За ямар хувьцаа авах вэ гэж хүмүүс их асуудаг. Хариулт нь мэдээж таны нөхцөл байдал, зорилгоос их хамаарна. Жишээлбэл маш товчхоноор танд $1000 байгаа. За тэгээд богино хугацаанд өндөр ашиг олох зорилготой гэж бодъё. За тэгэхээр энэ тохиолдолд яах вэ? Finviz.com руу орно. Дараа нь screener хэсэг рүү орлоо. Price гэсэн хэсгээс under 40 гэдгийг сонгоно. Яагаад гэвэл танд $1000 байгаа болохоор аль болох олон ширхэг тэгсэн мөртлөө хямдхан хувьцаа авах шаардлагатай. За analyst recommendation сонгоно. Эндээс buy гэдгийг дарна. Яагаад гэвэл шинжээчд эдгээр хувьцааг худалдаж ав гэж санал болгож байна тийм үү. Дараа нь relative volume дарлаа. Эндээс over 1.5 гэдгийг сонголоо. Яагаад гэвэл өнөөдрийн арилжаалагдж байгаа хувьцааны тоо хэмжээ жирийн байдлаас 1.5 болон түүнээс их тоогоор арилжаалагдж байна гэсэн үг. За technical хэсэг рүү орлоо. Average true range дарна. Over 1 гэдгийг сонгоно. Юу гэсэн үг вэ гэхээр би өдөрт дунджаар $1-оос илүү хэлбэгддэг хувьцаа авмаар байна гэсэн үг. За тэгээ эцэст нь pattern дарна. За эндээс channel up сонгоно. Яагаад гэвэл эрсдэл багтаа байхын тулд ерөнхийдөө дээшээ хандлагатай хувьцааг сонгож байна. Дараа нь charts хэсгийг дарлаа. За таны сонгож болох 7 хувьцаа гарч ирлээ. Харж байгаад аль боломжтой харагдаж байгааг нь авч болох нэ. За энэ бол зүгээр ямар компани хувьцаа авахаа хэрхэн шийдэж байгаа нэг л жишээ юм шүү. Хизээ авах вэ, хэрхэн авах вэ гэсэн цаашаа зөндөө хүчин зүйл байгааг анхаараарай.